За өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр та бүхэнд ярихаар Америк нэгдсэн улсад гарсан бас нэгэн харамсалтай иргэн талаар бэлтлээ. 2023 оны 10 дугаар сарын 24-ний орой Виржиниа мужийн Herndon хотын яаралтай тусламжийн албанд маш сандарсан сэтгэл зүйн хүнд байдалтай иргэнээс 911-ийн дуудлага иржээ. Brendan Banfield гэрт нь үл таних халдагч нэвтэрж эхнэр Кристин руу зэрлэгээр халтаж байна гэж мэдээлсэн байна. Цагдаа нарыг ирэхэд тэднийг аимшигтай бөгөөд ойлгомжгүй дүр зураг өгчээ. Эхнэр 37 настай Кристин Банфилд олон тооны утганы шарх авч нас барсан хэвтэж байв. Халдагчдгээд 38 настай Жозеф Райан мөн бууны шархны улмаас нас барсан байлаа. Нөхөр Бренданы хэлснээр ойрхон өглөөний цай авахаар гараад буцаж ирэхдээ дотроос хашгирах дуу сонсоод гүйн орж ирэхэд эхнэр рүү тэрхүү ирэхдээ зэрлэгээр дайрч байхыг харсан. Эхнэрээ аврахыг хичээх явцдаа өөрийгөө хамгаалах үүднээс халдагч руу буудсан гэж мэдүүлв. Тэдний амьдардаг байшин нь голдуу Вашингтон DC хотод ажилтдаг чинэлэг хүмүүс амьдардаг хойд Виржиниагийн Баян дүүрэгт байрлаж байлаа. Банфилдийнхэн гаднаас нь харахад ердийн нэгэн амжилттай гэр бүл. Нөхөр Брендон татварын албанд буюу IRS-ийн ажилдаа асан. Эхнэр Кристин санхүүгийн салбарт ажилладаг байсан бөгөөд тэд 4 настай жаахан хүүхэдтэй байлаа. Мөн тэдний гэрт амьдардаг Жулиана Перес Магалиас гэх Бразил гаралтай офер буюу хүүхэд асрагч охиныг ажилуулдаг байв. Энэ хэрэг хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байж Бренднийг хэрхэн аимшигт зэвсэг халдлагын үеэр гэр бүлээ хамгаалахын төлөө баатарлагаар тэмцсэн талаар ярьж байсан юм. Дуудлагын дагуу ирсэн Fairfax тойргийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид хэргийн газрыг шуурхай хамгаалтанд авч буу, хутга болон бусад бодит нотлох баримтуудыг цуглуулж тэнд байсан хүмүүсээс байцаалт авч эхлэв. Брендны мэдүүлгээс харахад зэвсэг талхлагын үед гэр бүлээ аврахын төлөө мөн өөрийгөө хамгаалахын тулд аргагүй хамгаалалт хийн халдагчийг буудсан явдал байлаа. Мөн халдагчийг буудсны дараа эхнэрийнхээ цусыг тогтоохоор хүзүүн дээр нь гараараа дарсан буюу тусламж үзүүлэхээр оролцсон байв. Шүүх эмнэлгийн шинжээчид болон мөрдөгчид хэргийн газарт наривчлсан үзлэг хийн, цогцснуудын байрлал, байшин руу хүчээр нэвтэрсэн шинж байгаа эсэх, шархны онцлог, цусны цацралын хэв маягийг баримтжуулж, гэр доторх дижитал төхөөрөмжүүд болон ойр орчмын хамгаалтын камерын бичлэгүүдийг шалгажээ. Мөн түнчлэн хойд, хохирогч болон халдагчийн талаарх бүрэн мэдээллийг цуглуулж ялангуяа гэмт хэргийн сэдлийг тогтоохоор ажиллаж байлаа. Харамсалтайгаар амиа алдсан эхнэр Кристин Банфилд бол 37 настай хань ээж санхүүгийн салбарын мэргэжилтэн байсан бөгөөд найз нөхөд гэр бүлийнхэн түүнийг ийдэг, ухаалаг, зоригтой, хүүхэдтэй бүхнээ зориулсан нэгэн байсан гэж тодорхойлдог. Мөн хэргийн газраас нас барсан байдалтай олдсон халдагч бол 38 настай Жозеф Райан байсан. Тэрээр тухайн бүс нутагт амьдардаг байсан тогтоогдсон. Энэ хэргийн улмаас аимшигт нөхцөл байдалд ээжээгээ алдсан Брендны охины хувьд маш хүнд сэтгэл зүйн болон олон нийтийн дарамтыг даван туулах шаардлагатай тийм л хүнд үе байсан юм. Мөрдөгчдийн харж буугаар Брендны ам мэдүүлэгт ноцтой сэжигтэй зүйл анзаарагдсангүй. Мөн сэтгэл зүйн хувьд эхнэрээ алдсан маш их шаналлд ор байгаа нь илт харагдаж байлаа. Мөрдөн байцаалт санхүүгийн баримтууд, аяллаа төөх, найз нөхөд, хамт олон болон хүүхэд асрагч охин түүний Бразил дахь гэр бүлийнхэнтэй хийсэн ярьцлагаар өргөжөв. Хүүхэд асрагч Жулианагийн мэдүүлэгт ямар нэгэн сэжигтэй зүйл байсангүй, Брендны мэдүүлэгтэй ч тохирч байлаа. Тэдний мэдүүлгээр тухайн өдөр Брендан өглөөний цай авахар ойрхон байдаг Макдоналдс руу гарсан байж, харин энэ үеэр асрагч Жулиана тэдний охины хамт зоо парк явахаар явсан байна. Гэвч тэд өдрийн хоолой мартсан учраас эргээд гэртээ ирэхэд үл таних сэжигтэй машин тэдний гэрийн зогсоол дээр байхыг харсан. Ингээд Кристин руу холбогдож чадаагүй учраас Брендон руу залгасан байна. Брендон ч хурдан гэртээ ирсэн бөгөөд тэрхүү гэмт хэрэгтэнтэй тийнхүү нүур тулсан хэмээн мэдүүлсэн байна. Харин шүүх эмнэлгийн шинжээчид хэд хэдэн сэжигтэй зүйлсийг анзаарсан юм. Нэгдүгээрт байшин руу хүчээр нэвтэрсэн ямар ч шинж тэмдэг байсангүй. Тэгэхээр ямар нэгэн халдлага биш байх магадлал өндөр байсан. Хоёрдугаарт халдлага үйлдсэн гих Жозефийн нүүр болон бидэрх цус нь түүний цогцос олдсон байралтаа нийцэхгүй чиглэлд урсчихсан байв. Энэ нь түүнийг нас барсны дараа цус нь хатаж амжаагүй урсаж байх үед цогцыг хөдөлгсөн байх магадлалтайг илтгэж байв. Мөн түүний гар дээрх цусны толбо нь идэвхтэй цус алдах биш буюу хүн хутгалах явцад наалтсан бус харин өөр газараас авчирч түрхэгдсэн, нялагдсан мэт харагдаж байв.
Шинжээчид түүнийг нас барсны дараа гарыг нь зориудаар барьж байгаад цусаар будсан байх магадлалтай гэж дүгнэв. 3-дугаарт Кристиний цогцсны байрлал болон түүний эргэн тойрондох цус нь Брэндоны мэдүүлэгтээ зөрчилдөж байлаа. Тэрээр тэрхүү эрэгтэйг буудсны дараа шууд эхнэртэй тусламж үзүүлсэн. Цусыг нь тогтоохоор хүзүүн дээр нь гараараа дарсан гэх мэдүүлэгтээ зөрчилдөж байсан юм. Цусны толб шинжилээч Iris Dowley-Graf хэлэхдээ цусны толбнууд Кристин рүү халтсан мэт харагдуулахын тулд хэргийн газрыг зориудаар засаж цогцсонд цус түргсэн, мөн цус бүлэгнэлтээс нь харахад түүний цусыг тогтоох ямарваа нэгэн үйл хийгдээгүй байна гэж мэдүүлжээ. Кристин хүзүүн тус хэсэгтээ олон удаагийн гүн хутганы шарх авснаас болж гүрээний артерийн судас нь тасарч цус алдалтын улмаас нас барсан байна. Халлага туйлын хэрцгий хувийн санзангийн шинжтэй байв. 4-дүгээр дижитал шинжилгээний багууд утас, компьютер, онлайн хаягууд болон мессежийн програмуудыг шалгахад Жозеф Райнтай хуурамч хаяг ашиглан нэгэн фетиш буюу бэлгийн гац сонирхолтой хүмүүсийн вебсайтаар дамжуулан холбогдсон байсныг олж тогтоов. Мөн тодорхой төлбөрүүд ч түүн рүү хийгдсэн байсан бөгөөд мессежүүдээс нь үзэхэд Жозеф Райнтай харилцан тохиролцсон бэлгийн үйлчилгээ авах уулзалт болно гэж тус байшинд авчирсан нь тодорхой болжээ. Дижитал болон шүүх хэмжлэгийн нотлох баримтад цуглах тусам мөрдөн байцаагчид гол анхаарлаа тус гэрт хамгийн ойр байдаг хүмүүс рүү чиглүүлв. Мэдээж нөхөр Брэндон Бенфилдийг хамгийн ихээр сэжиглэж эхэллээ. Тиймээс мөрдөн байцаалт энэхүү хэргийг зэвсэг таллаг гэж үзэхээс татгалзаж хэн нэгэн бүх үйл явдлыг урдаас нарийн төлөвлөж бэлдсэн байж болзошгүй хэргийг шалгах зүг рүү айжмаа шилжсэн байна. Хэргийн гол эргэлтийн цэгүүд нь орчин үеийн дижитал шинжилгээ, гэрчүүдийн мэдүүлгүүд болон цаг хугацааны дарааллыг нэг бүрчлэн тогтоосны үр дүнд гарч ирсэн юм. Мөрдөн байцаагчид фетиш вебсайтууд дээр Жозеф Райныг хуурах буюу catfish зорилгоор ашигласан олон тооны хуурамч хаягуудыг олж илрүүлв. Эдгээр хуурамч хаягууд, мессежүүд, мөн төлбөрийн баримтууд нь Бенфилдийн гэрийн интернеттэй шууд холбогдож байлаа. Мөн энэхүү харамсалтай үйл явдлын дараа Брэндон охин болон асрагчийн хамт зочид буудалд байрлаж байх үед Fairfax дүүргийн цагдаагийн газрын хохирогчдод туслах албаны ажилтан 4 настай Валери охины сэжиг бүхий яриаг сонсчээ. Охин асрагч Жулианагаас би одоо таныг ээжээ гэж дуудаж болох уу гэж асуусан байна. Харин Жулиана түн тийм гэж хариулсан байна. Дараа нь хүүхэд та миний аавтай гэрлэх юм уу гэж асуухад Жулиана би тэгхийг хүсэж байна гэж хариулжээ. Энэхүү яриаг Fairfax дүүргийн цагдаагийн газрын хохирогчдод туслах хэлтсийн дарга Sally Fires шүүх хурал дээр гэрчилсэн юм. Энэ үйл явдал Кристинийг нас барснаас хойш удалгүй болсон бөгөөд маш сэжиг бүхий үйл явдал гэж үзсэн. Тиймээс Жулианаг сэжигтнэр татаж төр хорьсон байна. Төр хоригдож байх үедээ Брэндонтай загтлаар харилцаж байсан ба загтлуудад хэд хэдэн сэжигтэй үгс гарсан байна. Түүний дотор надад итгэж болно, цагдаа нартай хамтран ажиллахгүй, мөн бурууг зөвхөн би аавна гэх мэт үгийг энгийн яриан дундаар хавчуулан бичсэн байв. Мөрдөн байцаагч Жозефийг өргөтгөхийн тулд ашигласан хуурамч профайл, санхүүгийн бүртгэл, утасны байршлын мэдээлэл мөн цусан толбны шинжилгээ зэргийг ашиглан хүчтэй нотлох баримтуудыг бүрдүүлж Жулианаг шахалтанд оруулж эхлэв. Мөн хэрэгээ хүлээвэл ялын тохиролцоо их боломжтой талаар шилж байлаа. Ингээд бүтэн жил гарan хоригдсны эцэст тэрээр прокуроруудтай 4 цаг үргэлжилсэн ярилцлага хийж Брэндонтай нууц амаргийн харилцаатай байсан мөн хуурамч профайлаар Жозефийг урагтсан үйл явц алгын төлөвлөгөөг бүрэн задлсан байна. Ингээд Жозеф Райны үхэлд буруутай гэдгээч хүлээн зөвшөөрлөө. Ялыг нь хөнгөлөх нөхцөлтэйгээр Брэндоны эсрэг мэдүүлэг өглөө. Мэдүүлэгт тэрээр 2022 оны 8 дугаар сараас нууц амаргийн харилцаа эхэлснийг хүлээн зөвшөөрсөн. Энэ бүхнийг Брэндон төлөвлөж Кристинийг зайлуулах хэрэгтэй. Тэгвэл хоёулаа гэрлээд сайхан амьдрна гэж хэлж байсан талаар хэлв. Хөрөнгө мөнгө болон хүүхэд асрамжийн асуудлаас болж салж чадахгүй, тиймээс заавал хөнөөх хэрэгтэй гэдэг байсан юмээсэн. Төлөвлөгөөний дагуу тэд BDSM болон фетиш сонирхогчдод зориулсан FetLife хэмээх сошиал сүлжээ болзооны сайтыг ашиглан байгаа сонгосон байна. Тэд Кристин Банфилдийн нэрээр хуурамч профайл үүсгэжээ. Кристиний хувийн төхөөрөмжүүдийг ашиглан Жозеф Райнтай хэдэн 7 хоногийн турш харилцсан байна. Эцэст нь өөртөө зөвшөөрсөн тодорхой төлбөр төлж дотны харилцаанд орох хүсэлтэй эмэгтэй гэдэгт Жозефийг бүрэн итгүүлжээ.
Энэ уулзалт бол энгийн бөгөөд хөгжилтэй баг зэргийн хүчирхийллийн дүр тоглоом мэтээр тайлбарласан. Жозеф гэрт ирж, онгорхон хаалгаар орж, унтлахын өрөөнд унтаж буй Кристиний дэргэд очих заавар өгсөн байна. Кристин жинхнээсээ айсан мэт харагдах болно, чанга хашгирах болно, тусламж гуйсан ч тоолгүй үргэлжлүүлээрэй хэмээн тодорхой зааварчилгаа өгсөн. Энэхүү Жозефийг урагцснаар тэд түүнийг Кристинийг хүчинтэхээр дайрсан алуурчин мэтээр харагдуулахыг зоржээ. Бүх зүйл төлөвлөгөө ёсоор болж 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Жозеф Райан тохиролцсон дүртэй тоглохоор тэдний гэрт ирсэн байна. Энэ үед Жулианы охины хаамт гадаа машинд хүлээж байгаад түүнийг харсан даруйдаа Брэндонтой холбогдсон хэлсэн бөгөөд Брэндон ч бэлэн хүлээж байсан тул яаралтай ирж Жозефийг буудан дараа нь Кристинийг хөнөөсөн. Аллаг үлдсэний дараа тэд хэргийн газрыг гэрт талцсан хэрэг болгож харагдуулахыг оролдсон. Үүнд зэвсгийн сейфийг яарч сандраа онгойлгосон мэт харагдуулан онгорхоо орхиж Кристин Райан хоёр хоорондоо тэмцэлцэн болгож Райны гар болон биед Кристиний цусыг их хэмжээгээр түрхсэн хэмээжээ. Ийхүү хөдөлшгүй нотлох баримтууд болон мэдүүлгүүдтэй болсон мөрдөгчид Брэндон Бенфилдийг баривчилж 1-р зэргийн хүн амны хэрэг, хувилдаан болон холбогдох бусад зүйл ангиудаар буруутгажээ. 2025-аас 2026 онд түүний шүүх хурлууд болсон бөгөөд гол нотлох баримтуудад Жозеф Райныг гэр рүүгээ хуурч авчирсан хуурамч онлайн хаягууд болон мессежүүд, санхүүгийн төлбөр тооцоо, харилцаа холбоо, хэрэг гарсан гол цаг хугацаанд тухайн хүмүүсийн байршлыг тогтоосон утасны дата, өөрийгөө хамгаалсан гэх мэдүүлгийг өгүүлсэн хэргийн газрын шүүх эмнэлгийн шинжилгээ, мөн тэдний нууц амаргийн явдал болон төлөвлөсөн хувилдааны тухай Жулианагийн наривчсан мэдүүлэг зэрэг багтжээ. Ингээд 2026 онд тангартны шүүх Брэндон Бенфилдийг бүх гол зүйл ангиар буруутаа тооцсон, хугацаанаас өмнө суллагдах боломжгүй бүх насаар нь хорих ял оноожээ. Харин Жулианагийн хувьд прокурорын зүгээс хамтран ажилласан, гин бурууга хүлээсэн, мөн 2023 онд баривчлагснаас хойш 2.5-аас 3 орчим жил хоригдсон гэсэн нэмэлт тайлбарыг шүүхэд хөрвүүлэн ялыг бууруулахаар хүсэлт гаргалаа. Виржиниа мужи улсын хуулиар Жулиана 10 жил хүртэлх хугацаагаар хоригдох ялтай. Гэвч шүүгч прокурорын зөвлөмж тайлбарыг хүлээн авахаас татгалзаж, дээд хэмжээ болох 10 жилийн хорих ялыг оноолоо. Мөн суллагдсаныхаа дараа 2 жил тэнсэн харилцаагаар шийдвэрлэжээ. Шүүгч түүнийг уг хэрэгт гүйцэтгэсэн үүргийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх ёстойг онцлсон байна. Шүүх сэтгцийн дүн шинжилгээнээс харвал Брэндон Бенфилдийн тус гэмт хэргийн сэтэл нь хүүхэд асрагчтай холбоотой нууц амаргийн явдал, салалтаас үүдэлтэй санхүүгийн болон сэтгэл зүйн үр дагавраас зайлсхийх хүсэл, хяналтыг гартаа авах гэсэн хэрэгцээнд тулгуурласан байв. Түүний нарийн зохиосон халхавч түүх болон эхэндээ өөрийгөө баатар мэтээр харуулсан байдал, хүүхэд асрагчийг ятхан үнэмшүүлсэн зэрэг нь бусдыг удирдан залгах, манипуляц хийх өндөр чадвартайг харуулж байна хэмээн дүгнжээ. Кристин Бенфилд болон Жозеф Райнаар урвалт, араар тавилт, хуурам мэхлэлт, хувийн ашиг сонирхлоос үүдэлтэй нарийн тооцоолсон гэмт хэргийн улмаас амь насаа алдсан гин буруугүй хохирогчд байсан юм аа. За ингээд өнөөдрийн хэрэг өгөр өндөрлөж байна. Дараа дахин уулзъя.